Өглөөний мэнд өргөө зөгштэй Тэнгэрлээсийн ажлын хөтөлбөрийн 5 гарагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За, өглөөний мэнд байна. Өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргөө зөгштэй. Тэгэхээр энэ 7 хоногт бид хөрөнгөний зах зээл болон технологийн салбарт болж байгаа хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг та бүхэнд хүргэсээр байгаа. Тэгэхээр хамгийн эхлээд Ираны дайнаас эхлэе, тийм. Ираны дайн тэгэхээр одоо эхлээд бараг 2 сар гаруй хугацаа үргэлжилж байна. За, ер нь анх бол шинжээчид юу гэж таамаглаж байсан гэхээр ер нь удаан хугацаанд үргэлжлэх юм бол эрчим хүчний хямралаас ахуулаад ингээд олон одоо сорил бэрхшээлүүд олон улсад тулгарна гэж байсан. За, тэр жишээр одоо эхнээс эрчим хүчний хямрал үүсэж байна. За, мөн үүнийг дагаад бас хөрөнгөний зах зээл бас зөндөө олон савлгаа бий болж байна. Тэгэхээр ер нь сүүлийн үеийн мэдээлэлүүд юу вэ? Дэлгүү ах. Тэгэхээр Ираны дайн бол яг энэ газрын тос болон эрчим хүчний салбартаа бол зайлшгүй холбогдож байгаа. Тэгэхээр дэлхийн нийт газрын тосны нийлүүлэлтийн 20 орчим хувь нь яг Ирантай хилэлдэг Ормозын хоолоогоор бол дамжин өнгөрдөг. Тэгэхээр энэ дайн эхлэхээс өмнө Америк нэгдсэн улс болон Ираны асуудал хилэлцээрд хүрч чадахгүй байх үед бол энийг эдийн засгчид болон шинжээчид анхааруулж байсан. Харин хамгийн сүүлд гарсан мэдээллүүдийн дагуу Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бол Ирантай хийх хилэлцээ нэлээдгүй ахицтай байгаа гэдэг мэдэгдэл хийсний дараачаар өчигдөр Америк нэгдсэн улсын хөрөнгөний зах зээл нэлээдгүй өсөлттэй хаагдлаа. За, S&P 500 болон Nasdaq индексүүд бол ногооноор хаагдсан бол S&P 500 бүх цаг үеийн дээд ханшаа эвдсэн ийм үзүүлэлттэй байлаа. За, энэ эдгээр мэдээллийн дараачаар газрын тосны анш, нэг барайл газрын тосны анш бол нэлээдгүй бууралттай байсан байгаа. За, мөн голлох индексүүд бол мөн адил өсөлттэй байсан нь ер нь бол хөрөнгө оруулагчид нэлээдгүй бүүлэгш байгаа гэдгийг бол харуулж байна. За, яг эдгээр 7 хоногудад мөн адил томоохон компаниудын бас нэгдүгээр улирлын санхүүгийн тайлан танилцуулагдж байгаа. Тэгэхээр нэгдүгээр улирлын санхүүгийн тайлан S&P 500-д багтдаг компаниудын 85 орчим хувь нь ерөнхийдөө бол хүлээлтээс өндөр буюу ашиг орлого сайтай ийм санхүүгийн тайлан танилцуулснаас зах зээл дээр нэлээдгүй ийм өсөх хандлагыг бол бий болгож байна. Тэгэхээр энэ талаар илүү дэлгэрэнгүй ярилцахаар манай Нё зүүмээр холбогдоод байна. Өглөөний мэндийг хүргэе Нё. Өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр хөрөнгөний зах зээл дээр ер нь хөрөнгө оруулагчид хамгийн сүүлийн үед гарсан мэдээллүүдийн дагуу нэлээдгүй бүүлэш байх шиг байна, тий. Тэгэхээр хоёлаа алтны ханшаас эхлэе. Өчигдрийн алт хэрхэн яаж хаагдав? Тэгэхээр ер нь хөрөнгөний зах зээл дээр бас томоохон өөрчлөлтүүд гарч байна. За, энэ өөрчлөлтийг бид нар юу гэж харах юм гэхээр ер нь бол энэ ойрхон дорнодын асуудалтай холбоотой гэрээ хэлцээртэй бол одоо маш уялдж гин гэж ойлгож болно. За, алтны ханш бол яг одоогийн байдлаар бол 4610 үнэлгээн дээр бол байна. За, энийг бид нар хөрөнгөний зах зээл одоо бусад өөр зах зээлүүдтэй харьцуулахад бас харьцангуй их тогтворцсон байгаа гэж бол харж болохоор байна. За, алтыг бид нар урд нь одоо юу гэдэг ямарваа нэгэн байдлаар хөрөнгөний зах зээл дээр асуудал үүсгэж идэм үү, эсвэл ямарваа нэгэн байдлаар өвчин зовлон гарах ийм үеүүдэд бас хурдтайгаар өсдөг гэдгээр нь ойлгодог байсан бол одоогийн энэ алтны хөрөнгө оруулалтыг бид нар арай нэг одоо өөр төвшөнд очиж байгаа гэдгийг бол ойлгох нь зүйтэй. Тэгэхээр яг энэ ямар өөрчлөлтөөс болж байгаа үндсэндээ өөр болж байгаа гэдгийг бол бид нар дараагийн нэвтрүүлэг дээр нэлээд тодорхой бас тоон статистик судалгаануудтайгаар бас тайлбарлахаар бэлдэж байгаа. Тэгэхээр алт бол яг өнөөдрийн байдлаар бол 4610 нэгжид бол хаагдсан байна. За, түүнээс гадна бусад одоо хөрөнгөний зах зээлүүд, за тэр дундаа голлох индексүүдийн талаар өдрөө ярилцъя. За, өнгөрсөн одоо арилжааны өдрийн хувьд бол S&P 500 индексүүд бол бас 0.80 орчим хувиар өссөн ийм үзүүлэлттэй байна. За, түүнээс гадна технологийн салбаруудыг багтаасан Nasdaq индекс бол томоохон өсөлтийг үзүүлж, за 131 хувиар өссөнөөр бол нийт индексүүдийг бол ерөнхийдөө тэргүүлсэн ийм үйл явдал боллоо. Тэгэхээр Nasdaq индекс өсөж гин гэдэг нь бол саяны Ганагийн хэлдэг яг энэ технологийн компаниудын тайлангийн үзүүлэлт нэгдүгээр сайн гарч байна. За, хоёрдугаарт бол яг энэ ойрхон дорнодын асуудлуудтай холбоотойгоор бол бас намжиж байгаа гэдэг энэ одоо мэдээлэлээр бол одоо технологийн компаниудын үнэлгээ бол одоо томоохон өсөлтүүдийг хийгээд байна. За, Nasdaq-ийн хувьд бол анх удаага 28 одоо үнийн түвшинг бол давлаа. За, энэ бол all time high буюу бүх цаг үеийн хамгийн өндөр түвшин гэж ойлгож болно. За, нөгөө талдаа S&P 500 индекс бол 7280 хүрч бол бүх цаг үеийн одоо хамгийн
дээд таншиг бол дахин одоо шалгасан ийм нөхцөл боллоо. Тэгэхээр ер нь бол хөрөнгөний зах зээл дээр үүсээд байсан энэхүү хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй бол одоо эрэг тийшээ хандж байгаа гэдгийг бол бид нар энэхүү мэдээллүүдээс харж болохоор байна. За өмнөх нэвтрүүлэг дээр бас бид нэг зүйлийг тодтогч ийсэн хөрөнгө оруулагчид одоо дилеммад орж ийн буюу хаашаа хөрөнгө оруулалт хийх шийдвэрээ гаргахад маш хүндрэлтэй болж байна гэдгийг бол тайлбарлаж ирсэн. За учир нь алт руу хөрөнгө оруулах юм бол алт магадгүй хэтэрхий өндөр үнэлгээтэй байгаа учраас яг өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулахад бол одоо бас шийдвэр гаргахад хэцүү байх шиг байна. За үүнээс гадна одоо бусад одоо баталгаатай гэж хэлэгддэг хөрөнгө оруулалтын хэрэгслүүд болох за бондууд ярьж болно. За бондын өгөөжийн хувьд бол яг одоогийн байдлаар бол Америк нэгдсэн улсын 10 жилийн бондын өгөөж бол 4.3% байгаа гэдэг нь бас өндөр байгаа гэлтгэн. Өндөр байгаа нь өөрөө юуг илэрхийлдэг гэхээр тус бондыг эзэмшиж байгаа хүмүүсийн тоо хэмжээ бас багасж байгааг илэрхийлж байгаа. За түүнээс гадна зарах сонирхол бол өндөр байж ич. За хүүгийн өгөөж бол өндөр болдог гэж байгаа. Тэгэхээр бас бондын зах зээл рүү ерөнхийдөө шилжиж орохгүй байгаа энэ нөхцөлийг бас харж болохоор байна. За ингээд үндсэн гол сонголт бол ерөнхийдөө хөрөнгөний зах зээл буюу equity market буюу за яг хувьцаанууд дээр бол илүү их төвлөрсөн байгаа гэдгийг бид нар харж болохоор. Тэгэхээр ер нь яг дайн дуусах төгсөнтэй холбоотойгоор нилээдгүй хөрөнгө оруулагчид бол хөрөнгөний зах зээлийг өснө гэдэг дээр бол бооцоод явж байгаа шиг байна те. За газрын тосны ханш яг одоогийн байдлаар бол 100-аас 108 орчим дээр Brent төрлийн газрын тосны ханш $108 дээр за West-аас бол $100 дээр бол арилжаалагдаж байна futures дээр. Тэгэхээр ер нь товарын зах зээл дээр ер нь ямар өөрчлөлт гарах бол ялангуяа эрчим хүчний нэмэлтүүд буцаад буурах боломжтой болон олон улсын зах зээл дээр эргээд энэ нөгөө нэг өсч эхэлж байсан инфляцид бас яаж нөлөөлөх вэ цаашдаа? Тэгэхээр товарын зах зээл бол ерөнхийдөө газрын тосны зах зээлтэй бол маш уялдаа холбоотой байдаг. Учир нь үнийг тээвэрлэх асуудал, за нэгж бүтээгдэхүүн дэх одоо үнийн өсөлт зэрэг нь бол цаашдаа инфляцийг одоо өдөөх хамгийн гол хүчин зүйл болдог учраас товарын зах зээл бол газрын тостой бол шууд нягт холбоотой гэж ойлгож болно. За газрын тосны үнэлгээ харьцангуй бас бууж байгаа ийм үед бол товарын зах зээл дээр бол илүү идэвхжил нэмэгдэж байна. За идэвхжил нэмэгдэж байгааг юу гэж харах юм гэхээр цаашдаа бол энэхүү одоо газрын тосноос одоо шууд одоо уялдаатай холбоотойгоор бол одоо үнэлгээ өсөж исэн бол энэ харьцангуй тогтвортой болж байгааг бол одоо харж болох ийм одоо нөхцөл бол бүрдээд байна. За харьцангуй бас хөрөнгө оруулагчдын хувьд бол товарын зах зээлийг сонгох шалтгаан байгаа. Учир нь хэрвээ инфляц одоо төсөөлж исэн шиг тийм өндөр хэмжээнд хүрэхээргүй за ойрох дорнодын асуудал илүү нандсан байдалтай байх юм бол урт хугацаанд бол товарын зах зээлийг бол одоо хөрөнгө оруулах сонголтын нэг байж болно гэж үзэж байгаа. Тийм учраас бол одоо ер нь бол их хөдөлгөөнтэй савлгаатай байсан тэр нөхцөл байдал бол харьцангуй нам тайван болж ийн гэж бол харж болохоор. Тэгэхээр яг одоо Азийн зах зээл нэгдсэн байна. Азийн зах зээл нэлээдгүй өсөлттэй бас нэгдэж байна. Тэ өсөлтийн ханшин дээр нэг 0.8% голлох индексүүд дээр орж ирж байна гэдэг нь бол нэлээдгүй хүчтэй өсөлттэй хаагдж байгааг бол илэрхийлж байгаа. Тэгэхээр ер нь энэ ойрох дорнодын асуудал ер нь зэгцэрж байгаа дохио мэдээлэл Азийн зах зээл дээр ер нь цаашдаа хэрхэн яаж нөлөөлөх вэ? Хэлгүй хав яг одоогор бол Азийн зах зээлуудад ногоон төвшөнд байна. За тэр дундаа Kospi индекс ч гэдэм үү Солонгосын индексүүд за Японы индексийг харах юм бол нэлээдгүй бас томоохон өсөлтүүд орж байгааг бол бид нар харж болно. За Kospi индексийн хувьд бол одоо маш сонирхолтой нөхцөл байдлыг бол харуулж байна. Нэг өдрийн дотор ойролцоогоор 4-5% одоо өсөлттэй нээгдэх одоо энэ шалтгаан бол маш одоо хүчтэй өсөлт ороод байгааг бол илтгэж байгаа. За энэ дотор бол бид нар бас тодорхой нэг одоо компаниудыг нь бас тодтогхон авч үзэх хэрэгтэй. За өнгөрсөн 7 хоногт тайлангаа танилцуулсан Samsung болон за Hynix компаниудын хувьд энэхүү одоо Kospi индексийг өсгөх үндсэн гол шалтгаан болж байгаа гэж үзэж байна. За нэгдүгээрт бол Samsung компани энэхүү орлогын тайлан бол хүлээжснээс бол маш өндөрт давсан байж байгаа. Тийм учраас гаргаж байгаа хийж байгаа тэр бүтээгдэхүүнүүд илүү зах зээл дээр илүү үнэлэгдэж байна гэдгийг бол бид нар энэхүү мэдээлэлээс нь харж болно. За SK Hynix-ийн хувьд бол мөн адилхан санхойтой холбоотойгоор бол энэхүү өсөлтийг бол тэргүүлж байгаа. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол SK Hynix компани бол Азийн зах зээл нэгтгэхэд бол 8 орчим хувийн өсөлтийг үзүүлсэн байна. За эсвэргээрээ Samsung компани хувьд бол бүр 11% өсөлтийг үзүүлсэн юм гайхамшигтай томоохон өсөлтүүдийг үзүүлж байна. За энэ нь бол Азийн зах зээлийг бол тэр чигт нь бол бас одоо нэлээд өргөх одоо ийм нөхцөл шалтгаан болоод байна. Тэгэхээр өнгөрсөн арилжааны өдөр Америкийн зах зээл харьцангуй тайван за бүх цаг үеийн дээд ханшийг нэмж тогтоосон
учраас ерөнхийдөө Азийн зах зээлүүд дээр бол нэлээд том өсөлт орж ийнө гэж харж болохоор байна. За үүнээс гадна бол бидний түүнээ дурддаг энэхүү RAM буюу за санхойн одоо чипний асуудал бол одоо дэлхий дээр бол маш одоо хурц яригдж байгаа. Тийм учраас одоогийн байгаа одоо зах зээлд шаардлагатай байгаа эрэлтэн дээр бол энэхүү санхойг бол нийлүүлэх тэрхүү хэмжээ бол хүрхгүй байгаа. За энийг хүргдэг болохын тулд бол мэдээж одоо нэмэх одоо шинээр үйлдвэр барьж нэмэх ч гэдэг юм уу ийм асуудлууд бол шаардлагатай байгаа. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол Hynix гэдэг юм уу одоо SanDisk байж болно. Samsung гэдгээр компаниуд бол шинэ одоо үйлдвэр барих гэдэг нь бол одоо асуудалтай гэж тайлбарлаж байна. Яагаад тэгэхээр энэ том өсөлт эргээд дахиад хэдэн жилийн дараа энэхүү хэрэглээ байхгүй болох юм бол бид ийм том үйлдвэрээр яах вэ гэдэг асуудлыг бол тавигдаж байгаа учраас тийм одоо яаралтайгаар одоо үйлдвэрийн хүчин чадлыг нэмэх гэж бол компаниуд бол яарахгүй байна. За хүнээс гадна бол цаашдаа RAM-ны хэрэглээ бол яг энэ одоо түвшинд өндөр байх уу гэдэг дээр бол одоо компаниуд бол асуултын тэмдэг бол тавьсан байж байгаа. Тийм учраас яг одоогийн байдлаар бол тодорхой хэмжээнд бол шууд одоо үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэх гэсэн одоо ийм одоо зорилт бол байхгүй. За гэсэдэж хамгийн анхны одоо үйлдвэрлэл бол одоо 5 жилийн дараа ихэд ашиглалтанд орно гэж тайлбарлаж байна. Тийм учраас энэ хугацаанд бол ерөнхийдөө RAM-ны буюу за бусад одоо энэхүү үйлдвэрлэгч компаниудын хувьд бол нэлээдгүй хувьцааны үнэлгээ нь бас өндөр болох. За нэгж бараа бүтээгдэхүүний үнэлгээ өсөх гэсэн ийм нөхцөлийг бол бид нар харж болохоор. Тэгэхээр энэ 7 хоногт бас хөрөнгө оруулагчдын нэлээдгүй анхаарлыг татж байгаа хоёр хувьцаа байна. Тэгэхээр энэ хоёр компани талаараас үргэлжлүүлээд ярилцъя гэж бодож байна. Эхнийх нь бол Intel компани байгаа. За Intel компани хувьцаа нэгж хувьцааны ханш бүх цаг үеийн дээд ханш хэвдлээ тий. За энэ компанийн хувьд бол 2 жилийн өмнө 80 орчим тэрбум доллараар бол зарагдаж магадгүй гэдэг мэдээлэл бол технологийн салбарынхныг бол шуугуулж байсан. Тухайн үед бол Qualcomm компаниас худалдаа авах саналаа бол илэрхийлж байсан. За харин үүний дараачаар за Америк нэгдсэн улсын засаг захиргаанаас 5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн. За түүний дараачаар Nvidia компаниг 10 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт хийснээр за тус компани ер нь бол санхүүгийн асуудал шийдэгцэн гэдэг мэдээллүүдийг бол өгж ирсэн бол энэ удаад Apple компани өөрсдийнхөө чипийг Америк нэгдсэн улсад буюу дотооддоо үйлдвэрлэх дотоодын компаниудаас авах шийдвэр гаргасан. За улмаар Samsung болон Intel-тэй ер нь яриа хэлцээр эхлүүлэхээр яригдж байгаа гэдэг мэдээллийн дараачаар бол өчигдөр Intel компани нэг хувьцааны ханшуулныг 13 орчим хувиар өсөж хааглаа. За бүх цаг үеийн дээд ханшаа явьсан байна. Тэгэхээр Intel-тэй холбоотой хэд хэдэн бас өөр сайн мэдээллүүд байна л да. За Intel-ийн Google-тэй хамтын ажиллагааг өргөжүүлж байгаагаа зарласнаас гадна Elon Musk-ийн 1 терабайтын одоо эрчим хүчийг зарцуулах хэмжээний Terafab гэдэг нэртэй төсөл байгаа. За энэ төсөл бол ялангуяа энэ чип болон дата төвийн ирээдүг тодорхойлно гэдэг ийм хүлээлттэй байгаа. Энэ дээр Intel компани нэгдэж байгаа гэдэг өнгөрсөн 4-р сард бол танилцуулсан. За мөн Ирланд дахь Fab 34 чип үйлдвэрлэх байгууламжийг өөрсдийн эзэмшдэггүй байсан 49% хувьцааг бол 14.2 тэрбум доллараар эргүүлэн худалдаа авсан гэх мэтчлэн ийм мэдээллүүд байгаа. За эдгээрээс гадна сүүлийн 2-3 жилийн хугацаанд Америк нэгдсэн улсын засаг захиргааны зүгээс өөрсдийнхөө дотоодын чипний үйлдвэрлэлийг дэмжих Chips Act гэдэг нэртэй бол төсөл хөтөлбөрийг бол хэрэгжүүлж ирсэн. Нийтдээ 250 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг бол өөрсдийнхөө чипний зах зээлд бол хийнэ гэдгийг бол тухайн үед бол зарлаж байсан. Тэгэхээр хамгийн ихний үр дүн Intel компани дээр харагдаж байна гэж бид нар ойлгож болох уу? Intel ер нь буцаад эргэн ирч үү? Тэгэхээр Intel компани бол буцаад эргэн ирлээ гэж хэлж болно. Учир нь өнгөрсөн жилийн дунд хагасад бол бид нар дараагийн 7 улирал одоо эерэг тайлан танилцуулах боломжгүй нөхцөл байдалд орсон гэдгээ одоо CEO нь бүр танилцуулж ирсэн. Тэр үеэс хойшоо бол Intel компани хувьцааны үнэлгээ бол тасралтгүй унсан. За ингээд өнгөрсөн 8 дугаар сараас эхлэн бол $18 хүртэл унаад өнөөдөр бол $110 хүртэл бол маш хүчтэйгээр өссөн байж байгаа. Тэгэхээр Intel-ийг бол бид нар CPU буюу за компьютерийн хамгийн одоо гол чухал одоо хэрэглэгдэхүүнийг үйлдвэрлэдэг гэдгээр нь мэднэ. За ингээд бусад одоо брэндүүдтэй одоо хамтран ажиллаж одоо тэрхүү чипүүдийг үйлдвэрлэдэг байсан гэдгээр нь бол одоо маш сайн мэдэн шүү дээ. Тэгэхээр энэхүү асуудал бол ерөнхийдөө Apple компанитай холбоотойгоор бол Intel-ийн одоо үнэлгээ бол унах нөхцөл бас бүрдсэн байдаг. Учир нь Apple компани ийм одоо төрлийн чипийг өөрсдөө гаргаснаар бол өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнүүдэд Intel компани тэрхүү чипийг ерөнхийдөө суулгахгүй болсон ийм нөхцөл байгаа. Гэтэл эргээд энэхүү компаниг Америк нэгдсэн улсын
өөрсдийн одоо дотоодын санхүүжилтаар бол эргүүлэн татаж одоо дээш нь гаргаж байгаа ийм нөхцөл нэгдүгээр харагдаж байна. Хоёрдугаарт бол иргэн одоо дараагийн одоо компаниуд хамтрах одоо энэ нөхцөлийг бол бүрдүүлж байгаа. За энийг бол founder partnership гэж хэлдэг. Тэгэхээр яг энэ founder partnership-тэй холбоотойгоор бас энэ тал дээр дахин нэгэн мэдээлэл гарсан байгаа. Энэ нь одоо юу юм гэхээр Apple компанитай иргэн одоо хамтрах, за нийт одоо бараа бүтээгдэхүүнүүдийг холимгоор одоо гаргах гэдэг ийм одоо санаанууд бас гарч ирсэн байна. Тэгэхээр магадгүй бидний мэддэг Intel chipтэй Apple-ийн бүтээгдэхүүнүүд ирээдүйд дахин гарч ирэх одоо магадлал байх юмаа гэдгийг бол одоо харж болохоор байна. За энэ бол яг одоо хамгийн сүүлийн байдлаар бас батлагдчихсан мэдээ бол бас биш. Гэхдээ ямар ч гэсэн олон нийтийн сүлжээгийн болон за энэхүү мэдээллийн хэрэгслүүдээр бол энэхүү шуумыг бол бас тараасан байж байгаа. Түүнтэй холбоотойгоор өнгөрсөн одоо энэхүү арилжааны өдөр бол Intel компани бол 12 орчим хувиар бол өсөлтийг үзүүлсэн байна. За мөн өөрсдийн тайлан бол танилцуулгахдаа бол маш их хэмжээний бас ашигтай ажиллаж байгаа гэдэг нөхцөлийг бол харуулсан учраас Intel компани бол өнөөдрийн байдлаар бол эргэн одоо $110 буюу бүх цагийн одоо хамгийн дээд түвшинд бол дахин одоо тогтоож явсан ийм нөхцөлийг бол харж байгаа. За дараагийн онцлог хувьцаа бол хөрөнгө оруулагчдын дунд meme stock гэж нэрлэгдсэн GameStop-ийн талаар байгаа. Тэгэхээр GameStop дахиад нэгэн шуугааг дэгдэж эхэллээ л дээ тий. GameStop-ийн гүйцэтгэх захирал eBay буюу Amazon-ы хамгийн том өрсөлдөгч онлайн худалдааны платформыг нийтдээ $56 тэрбум худалдаа авах санал тавина гэдэг мэдээллийг хийсний дараачаар нэлээдгүй хөрөнгө оруулагчдын анхаарлыг бол дахин татаж эхэллээ. Яагаад тэгж байгаа вэ гэхээр GameStop-ийн зах зээлийн үнэлгээ бол өөрөө $11 тэрбум. За мөн бэлэн мөнгөний нөөц нь $9 тэрбум орчим доллар байдаг. За TD-гээс ирсэн санхүүжилтийн хувьд бол нэг $20 орчим тэрбум байгаа. Гэхдээ энэ нь бол баталгаажсан санхүүжилт биш гэдгийг бол зарим нэг их сурвалжууд мэдээлж байгаа. Тэгэхээр энэ бол яг одоогийн байдлаар бол хөрөнгө оруулагчдын болон арилжаачдын нэлээдгүй анхаарлаа хандуулж байгаа сэдэв болоод байна. Яагаад вэ гэхээр GameStop-ийн гүйцэтгэх захирал CNBC-ийн Andrew Ross Sorkin-той хийсэн ярилцлагадаа болохоор ер нь бол өөрийнхөө санхүүжилт болон хөрөнгийн баталгааг гаргаж чадаагүй, асуултанд нь нэлээд төгдөрч хариулсан. Энэ дээр бол нэг хөрөнгө оруулагчид бол арилжаатад нэлээдгүй эргэлзээтэй хандж байгаа GameStop-ийн eBay-ийг худалдаа авах хэлцээр ер нь боломжгүй юм шүү гэдэг ийм хандлагууд бол сүүлийн үед бол ажиглагдаж эхэллээ. Яагаад вэ гэхээр яг одоогийн eBay-ийн хувьцааг 20 орчим хувиар нэмэгдүүлж буюу нэг $150 орчим доллараар бол нэг хувьцааг нь бол үнэлж худалдаа авна гэдэг юм мэдээллийг хийчихэд байгаа. Тэгэхээр энэ GameStop eBay-ийг худалдаа авах боломжтой чи юу гэж бодож байна яа? Тэгэхээр GameStop компанийн хувьд бол одоо яг энэ хөрөнгөний зах зээл дээр байдаг хүмүүс бол аюул сайн мэдэх байх. Энэ маш одоо ийм одоо шинээр одоо шуугааныг гаргадаг тийм одоо онцлогтой компани байгаа. Тэгэхээр GameStop-ийн хувьд eBay-ийг худалдаж авна гэдэг нь өөрөө юуг илэрхийлж байгаа юм гэхээр $11 тэрбум үнэлгээтэй компани 46 одоо тэрбум долларын үнэлгээтэй компаниг худалдаж авах уу $55 тэрбум гэсэн ийм асуудал гарч ирж байна гэсэн. Тэгэхээр мэдээж саяны Ганагийн тайлбарлагаар бол CEO-гийн хэлж байгаагаар бол яг өөрийнхөө хөрөнгийн их үүсвэрийг бол одоо нотлохотой баталгаатай бол гаргаж өгч чадаагүй гэдэг асуудлаар бол яг энэхүү мэдээлэл гарсны дараагаар GameStop компанийн хувьд 10 орчим хувиар унсан. За гэсэн дэч бол одоо өнгөрсөн арилжааны өдрөөр бол эргэн одоо нөгж байгаа харагдаж байна. Тэгэхээр GameStop-ийн хувьд бол eBay-ийг худалдаж авах боломж байгаа юу гэж байгаа. Учир нь санхүүгийн зах зээл дээр ямар нөхцөл үүсдэг гэхээр ямар нэгэн байдлаар өөрсдийн одоо тэрхүү ассетуудыг үнэлгээнд оруулах, за илүү зээл авах ч гэдэг юм уу, за бусад одоо хэлбэрээр бол санхүүжилтийг татах боломж бий болж идэг. Тийм учраас бол яг одоогийн байдлаар үнэлгээтэй холбоотойгоор бол шууд eBay-ийг худалдаж авах боломжгүй гэж тайлбарлахад бол хэцүү. За гэсэдээ ч яг тэрхүү асуултуудад бас тодорхой хариултыг өгөхгүй байсан учраас ерөнхийдөө бол хөрөнгө оруулагчид бол GameStop компанид бол илүү ихтгэлгүй хандж байна гэсэн үг. Тийм учраас 10 орчим хувиар унсан. За энэ хилцэл цаашдаа хийгдэх юм бол GameStop-ийн хувьд бол өөрсдөнд нь давуу тал байдаг. Энэ компани өөрөө юу юм гэхээр Америкийн нэгдсэн улсад нийтдээ 11 мянган одоо өөрсдийн салбартай буюу дид бүтцийг маш хүчтэй хөгжүүлж чадсан компаниудын нэг байдаг. Тийм учраас GameStop ч гэсэн өөрөө бас одоо зарагдах ийм асуудлууд бол нэлээд хэд яригддаг. Учир нь энэхүү дид бүтцийг ашиглаж одоо ямар ч бизнест бол одоо ашиглах нь бол боломжтой байгаа. Тэгэхээр Америкт одоо очисон хүмүүс магадгүй мэдэх бах тодорхой нэг хугацаанд highway-ээр буюу хурдны замаар яваад нэг ийм одоо
корнерууд гэж хэлдэг. Ийм корнер болгонд бол GameStop гэдэг хувьцаа бол одоо уучлаарай компани бол байрлаж байдаг. Тэгэхээр энэ их одоо олон түгээлтийн сүлжээг ашиглаж өөр компаниуд бол одоо өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулагч гэдэг юм уу ийм одоо зорилтыг идэг байсан бол одоо эсвэргээрээ GameStop компани өөрсдийн энэ одоо түгээлтийн сүлжээг ашиглаж eBay-ийг бодлож авч ийхүү одоо түгээлтийн сүлжээгээр бол өөрсдийнхөө бизнесийг бол цаашдаа үргэлжлүүлэх сонирхолтой байгаа гэдгийг бол харж болохоор байна. Тэгэхээр худалдаж авах боломж байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ ямар их үүсвэрээр ямар зардалтайгаар авах вэ гэдэг нь бол яг одоогийн байдлаар бол хөрөнгө оруулагчдад хамгийн сонирхолтой байна гэж ойлгож байна. Тэгэхээр үзэгчдээ бид хөрөнгөний зах зээлийн яг өнөөгийн нөхцөл байдал дээр гол анхаарлаа хандуулж байгаа индексүүд бол хувьцааны талаарх мэдээллийг хүргэлээ. Тэгэхээр үргэлжлүүлээд бид хэсэг хугацааны завсарлагын дараачаар зочинтой ярилцууллаа. Үзэгчтэй ажлын ягийн хөтөлбөр маань онцлог зочны хэсгээр үргэлжилж байна. Бид өнөөдөр нэгэн зочныг өрсөн байгаа. За манай Gijway сувгаас зохион байгуулдаг, Тэнгэрлэгтэй хамтран зохион байгуулдаг Сайкон арга хэмжээ энэ жил 4 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа. Бид энэ арга хэмжээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахар дорж боломжтой ярилцах гэж байна. Өглөөний мэнд. Сайкон буюу тэ шинжлэх ухааны сонирхчдын хамгийн том зөвлөлт бол болох гэж байна. Тэгэхээр Сайкон гэж яг ямар арга хэмжээ вэ? Тэр талаарх мэдээллийг бас бидэнд эхлээд өгөөч. За шинжлэх ухааны сонирхолтой сэдвүүдийг бид жил болгон их гоёор бэлдэж гаргадаг. Энэ жил 4 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тэгээд энэ жил бид нар яг өнгө төрх нь үлэг гөрвлүүд гэсэн байгаа сэдвтэй байгаа гэдэг чинь ерөнхийдөө хувьсэл. Тэгээд хувьслаас эхлээд өргөсний галав үйлдэлтүүдээс эхлээд одоо үргэлжлээд одоо яг хүн төрөлхтний өнөөгийн хөгжил суперкомпьютерууд тэгээд саяны сар руу явсан аюуны тухай, даалгаврын тухай ч гэсэн ярина маш өргөн сэдвтэй бүтэн өдрийн юм арга хэмжээ байгаа. Тэгэхээр зөвхөн бас Сайкон арга хэмжээнд очиод илтгэгчдийн илтгэлийг сонсгоос гадна бас туршилт, интерактив үзүүлбэрүүд, за воркшопууд, за бүтүүд байрладаг шүү дээ. Тэгэхээр энэ жилийн арга хэмжээний бас гол онцлог юу байх вэ? Бэнэ. За энэ жилийн арга хэмжээний ер нь гол онцлог юу байх вэ? Зөвхөн одоо тайзны хөтөлбөрөөс гадна. Энэ жил онцлог зүйл нэг байвал үзэх юм бас ихтэй. Бид одоо үлэг гөрвөл гэхээр одоо бид нэр зөвхөн дэлхийн үлэг гөрвлүүдийг төсөөлдөг бол яг үндэ манай Монгол улсын үлэг гөрвлийн олдврууд маш гайхамшигтай олдврууд их байдаг. Сүүлийн 10 орчим жил бас Дафлын түүхийн музей нурагцснаас хойш үлэг гөрвлүүд болон Монголын залуу сонирхогч нарын хоорондын ийм холбоо тасраад байгаа. Тэгэхээр энэ хугацаанд ч гэсэн бас гайхамшигтай олдврууд олдсон. Тэдгээрийг бас бид тэдгээрээс сорчлон бид харуулах ийм төсөлтэй байгаа. Тэгээ бидний энэ жилийн ерөөсөө хамгийн ихний компанид ажиллавал таны цээжинд байх ёстой 5 үлэг гөрвөл гэдэг ийм сэдвэр Монголын эндемик буюу зөвхөн Монголоос олддог дэрдийн галын үед зөвхөн Монголд амьдарч ирсэн ийм 5 үлэг гөрвлийг одоо гол дүр болгож баатарчилж одоо түүхийг нь бас өгүүлбэ ийм ажил хийж байгаа. Тэгээ Монгол хүнээс асуухад яг цээлжирээ 5 үлэг гөрвөл нэрлж чадах хэд байгаа вэ гэнгүүт яг тэр 5 Монгол эндемик үлэг гөрвлийн нэр орж идэг байгаасаа гэж үзэж байгаа. За Сайкон арга хэмжээг ер нь зохион байгуулснаар нийгэмдээ ер нь за тэр зүүндээ Монголын шинжлэх ухааны салбарт ямар бодит нөлөө үзүүлнэ гэж та бүхэн зорж байна, ер нь зорж байгаа вэ? Нэг талаас энэ бол эрдэмтдийг өөрсдийг хамгийн сайн мэддэг сэдвээ хамгийн гоёороо илэрхийлэх юм тайз байгаа. Бид эрдэмтдийгээ бэлдээд тэгээд их гоёор харуулангууд тэр эдэмтэд маань бас энэний үр нөлөөг бас харж байгаа байх. Олон нийтэд ингэж ярих нь гоё ихтгэл тавих нь ямар одоо өөрийнх нь салбарын нэгдүгээр сурталчилгаа, хоёрдугаарт өөрийнх нь карьерт бас үр нөлөөтэй, гуравдугаарт нэгэд нийгэмдээ бас энэ маш хэрэгтэй харилцаа юм а гэдгийг эрдэмтэд маань нэгдүгээр тодорхойлж байгаа. Салбарын институцүүд бас энийг харсан байх гэж бодож байна. 4 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа учраас
нөгөө талаас ажил болгоны сайклыг бүлгээдэг бас тодорхой community хэсэг бүлэг хүмүүс бий болсон байна. Энэ нь бас нөгөөтэйгөр нэг шинэ соёлыг бий болгож байгаа гэж ярьж байгаа. Шинжлэх ухааны конференс бол юм өдрөхтэй зүйл биш юм аа. Шинжлэх ухаан бол кул зүйл юм аа. Тэгээд дэлхийн хөгжил хаана байгаа тэрэнд бид нар бас сонсохын тулд өөрсдөө ингээд таксаа төлөөд тоолт үзэж байгаа юм шиг ингэж олноороо ингэж үзэж болд юм аа гэдгийг харуулж байгаа нь гоё. Нөгөөтэйгөр шинжлэх ухааны одоо нийгмийн боловсролыг дэмжих байгууллагуудыг бас сурталчилгаа хийх юм орон зай гэж харж байгаа. Тэгэхээр ярилцлагаа төгсгөлд бас сайкон арга хэмжээнд дээр одоо худалдаалгч борлуулагдах. За 3 дугаар нь гарахаар хүлээгдэж байгаа гижүүл сэтгүүлийн талаар бас тодорхой товч мэдээлэл өгөөд хоёлаа ярилцлага өндөрлүүлье. Тэгээд бид нар хагас Android Media-тэй хамтран хагас жилдээ нэг гижүүл гэдэг сэтгүүл гаргаж байгаа тань мэдгүй. Энэ маань бас одоо энэ жилийн эхний дугаар нь гарах чинь энэ дээр яг та бүхэн нөгөө миний түрүүний ярьжсэн 5 өглөг хөрвлийг харж болно. Энэ бол яг бүгдээрээ Монголоос зөвхөн олддог юм Монголд л амьдарч ирсэн өглөг хөрвлүүд байгаа. Тэгээд энэ болон энэтэй холбоотой энэ сэдвийг тойрсон маш сонирхолтой агуулгуудыг багтаасан юм дугаар байгаа. Тэгээд номын баяраар сая сайкмен бас номын баяртай давхцаж байгаа. Тэгээд хавтах сайн номын баяраар сайн сайкон дээр худалдаалагдах болно гэж. Тэгэхээр бидэнтэй холбогдож мэдээлэл хүргэсэнд баярлалаа. Тэгэхээр ажлын эрхэм хөтөлбөр маань бас нэг шуурхай мэдээгээр үргэлжлэх гэж байгаа шүү байна. Бидэнд ямар мэдээлэл ирсэн байна вэ? Тэгэлгүй яг тэгэхээр дөнгөж саяхан шуурхай мэдээлэл орж ирлээ үзэгчтэй. Samsung компани зах зээлийн үнэлгээ $1.80 давсан байна. За энэ нь Samsung компани Apple-ийн чипийг үйлдвэрлэх болсон хэлэлцээр яригдж байгаатай холбоотойгоор мөн чипний эрэлт нэмэгдэж байгаа нь Samsung компани орлогод бол маш ихээр нөлөөлж байгаа. Тэгэхээр энэ шуурхай мэдээг илүү дэлгэрэнгүй бид бүхэнд хүргэхээр студид манай сувдаа ажиллаж байна. Өглөөний мэндийг хүргэе сувдаа. Өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр Samsung яг ямар мэдээлэл гарсны дараачаар хувьцааныхны анш өсөөд $1.80 үнэлгээнд өрч байна. За тэгэхээр Samsung Electronics-ийн хувьд бол хувьцааны ханш нь бол нэг өдрийн дотор 10% ерөөдөө өснөөсөө үүдээд компани нийт үнэлгээ бол $1.80 ерөөдөө босхойг бол даваад байна. За ингэснээрээ Taiwan Semiconductor Manufacturing Company-гийн араас буюу за одоо хагас дамжуулагчийн салбарт дахь уг амжилтанд хүрсэн Азийн 2 дахь том компани болоод байгаа юм. За тэгэхээр ашиг орлогын огцон өсөлтийг бол задрааж тайлбарлах юм бол за ерөөдөө үйл ажиллагааны ашиг нь 2026 оны эхний улиралд бол Samsung бол ерөөдөө 8 дахин өсөөд 57.2 их найд $1 бол хүрсэн байгаа дээ. За энэ нь болохоор 2025 оны бүтэн жилийн ашигаас хүртэл их байсан ийм одоо ашигтай ажилласан байгаа дээ. За тэгэхээр борлуулалтын орлого хувьд гэх юм бол улирлын борлуулалт нь $133.9 их найд $1 хүрч түүхэн дээд амжилтыг тогтоосноор бол Samsung бол нэлээд өндөр үзүүлэлтийг бол зах зээлд бол арилжаалагдаж байна. За мөн өсөлтөнд нөлөөсөн гол хүчин зүйлсүүд бол түрүүн хэлсэн. За хиймэл оюуны ухааны AI-ийн одоо эрэлт бол мэдээж нөлөөсөн. За Apple-тай хамтрах одоо магадлал гэсэн ерөөдөө шуумд явснаас үүдэж ерөөдөө Samsung-ийн бас хувьцааны ханш өсөх хандлагатай бол ажиглагдсан байгаа. За тэгэхээр Солонгосын хөрөнгийн одоо зах зээлдэх түүхэн дээдсэгтэй бол хүрсэн энэ зөвхөн Samsung-аас ерөөдөө Samsung-аас гадна за SK Hynix-ийн ерөөдөө хувьцаа бас 9% өссөнтэй холбоотой одоо түүхэн дээд амжилтанд бол ерөөдөө Солонгосын хөрөнгийн зах зээл бол мөн хүрээд байгаа. Ийм сонирхолтой мэдээлэлүүд бол шуурхай мэдээлэлээр орж ирж байна. Тэгэхээр мэдээлэл өгсөнд баярлалаа. Тэгэхээр Intel компани бүх цаг үеийн дээд ханшаа эвдсэн бол дараачаар Samsung компаниас бүх цаг үеийн дээд ханшаа эвдэж $1.80 үнэлгээг бол давсан байна. Тэгэхээр дараагийн мэдээлэл рүү шилжиж. Тэгэхээр дараагийн зүйл бол илүү сонирхолтой бас чөлөөтэй зүйл байна. Тэгэхээр Android Media компани зүгээс бол нэгэн тоглоомыг зах зээл дээр нэвтрүүлж за залуучуудын дунд нэлээдгүй түгээд энэ бол өглөө тоглоом. Тэгэхээр өглөө тоглоомыг бас хамтдаа тоглож үзцгээе. Эхлээд тоглоомын дөрвийг товчхон тайлбарлаад гэж мэдээ. Тэгэхээр манай Android-ийн зүгээс ер нь бол энэ оны эхээс ахуулаад ер нь бол Android Games гэсэн одоо төслийг хөгжүүлж эхэлсэн. За энэ хүрээнд бол хэд хэдэн тоглоомыг олон нийтэд нээлттэй одоо тоглуулад явж байгаа. За үүний одоо хамгийн их нээлттэй хийсэн тоглоом маань манай өглөө гэсэн юм тоглоом байна. За та хэд мэдэх бол World гэсэн одоо бас Америкийн тоглоомтой тунд төстэй ийм байгаа. За дөрмийн хувьд ер нь бол маш амархан. За эхлээд Android Games гээд лаптопороо орчих уу. Хоёлаа өрсөлдөд үзье.
хоёлаа яг энэ дэлгэцэн дээр байгааг хоёлаа хараад тэгээд эндээс хоёлаа шууд тоглож үзэхээр байгаа. Манай найруулагчид дэлгэцэн дээр за би тэгвэл өгсөн. хоёлаа өрсөлдөөс илүү би тэгвэл ерөнхий нөгөө зөвлөгөөг нөгөөд явъя. За ер нь бол 5 одоо үсгнээс бүрдсэн ийм үг байх хэвээр. Тэр нэр үг юм уу, тэмдэг нэр байх хэвээр, үйл үг одоохондоо байхгүй байгаа. За тэгээд хэрвээ зөв үсгээ таах юм бол тэр үсэг ногоон болж харагдана. Улбар шар болж харагдах юм бол тэр үсэг зөв байрлалтай биш, буруу байрлалтай байгаа. Гэхдээ зөв үсэг гэд. За тэгэхээр хоёлаа хамгийн түрүүд нэг 2 янз их шиг багц үгээр эхлүүл зүгээр байх. За зураг гэдэг үгээр эхлүүл яаж вэ? За зураг гэдэг эхлэв. За тэгээ зургаар эхлүүлье. За бид бүхэнд зургийг дараад өгөр. Зураг гэдэг үгийг бичээд за тэгээд А юм уу У хоёрын аль нэг нь байвал за тэр үг арай нэг өөр үг байх нь. За тэгээд оруулах төвчөн дээр дараарай. За А үсэг ер нь бол байгаа гэсэн үг. Гэхдээ буруу байрлалтай байгаа. Тэгэхээр А үсгээр эхэлсэн ч байж болно, эсвэл одоо эхлээгүй ч байж болно гэсэн үг. За Ганагийн хувьд ер нь ямар тактикээр тоглодгийг? Миний хувьд болохоор одоо энэ нэг үсэг бол олдсон байна тийм. Тэгэхээр гутал дараагийн үсгээ ингэж байрлуулж үзэн. Тэгэхээр одоо А үсгийг байрлуулах ямар өөр зүйл байх вэ гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр гутал А үсгийнхаа бид нар байрлалыг солих хэрэгтэй болчихлоо. Ангар гэж үзэх үү? Тэгэхээр 9 үсэг байхгүй байгаа тийм. Тэгэхээр 9 үсэг ах уу, Г үсэг байхгүй гэсэн. За тэгвэл за үг чинь одоо юу вэ? Ер нь бол айгүй Монгол үгнүүдээ юу блэ? Үгийн сангийн бас айгүй дутагдaltaй байгаагаа ер нь бол за алхам гэд үзье тэхөө. Алхам гэд. За алхам гэж бичлээ. За үсгийг бид зөв газар нь байрлуулсан. Зөв газар байрлуулаа. Гэхдээ бид нэг амжилттай нь Х үсэг байгаа гэдгийг олж мэдлээ. Тэгэхээр Х үсгээр эхлээд дараагийн үсэг нь А байж магадгүй. Ил им байхгүй гэхээр за хаагаар эхэлсэн өөр. За хачин гэж үзэх үү? Хачин. За тэгээд хачин гэд үзье. Бусад гүйгүүлэгч нь бас давхардаагүй юм чи. И үсэг байгаа юм байна тийм. Хачин. За манай дэлгэцэн дээр. За Х үсэг маань буруу газараа байрлсан байлаа. За А нь ямар ч байсан зөв байрлалтай гэсэн үг. За И-г харин хаана байрлуулж болох вэ? За бодъё. Өөр чинь одоо ямар өгнүүд байдаг вүлээ? Хэг сүүлд оруулчихаар үйл үг болчихно. Тэгэхээр үйл үг багтаагүй учраас хэдүүлээ нэр үг энэ тэмдэг үйл үг байхгүй юм тийм. Үйл үг ерөөсөө байхгүй. Бидэд одоогоор үйл үгийг оруулж эхлэегүй байгаа. Үйл болон нэр болон тэмдэг үгнүүд байна. Нэр болон тэмдэг үг гэсэн үг. За жоохон бодож үзье. За бусад одоо ороогүй байгаа гэвлэгчүүдээ бас бодож үзнэ. Энэ үсэг байхгүй. Т үсэг байвал яаж юм та? Эр үсэг байхгүй тэгэхээр. Тарин ч юм уу гэж бодсон чи эр энэ байхгүй. Х үсэг. Х үсэг дахиа гэд үзэх үү? Тэгээ дахиа гэд үз. За дахиа гэд үзье. Ер нь бол бас нилээдгүй толгой ажиллаулт юм биш үү бас тийм. За салхи гэхлээр бас ил үсэг байхгүй болчоод байдаг. За дахиа гэд үзэнгүүт яаж харагдчих вэ? За бас л Х И хоёр маань буруу байрлалтай байгаад байна. Тэгэхээр Х энэ гуравт байхгүй гэхлээр Х төгсгөл байхгүй болчиход байна. Тэгэхээр сүүлээсээ хоёрт байхаар Х И хоёр ер нь сүүлд тэгж байрших юм байна. Гарих 9 үсэг өдөрчм хэрэгэлсэн. 9 үсэг байхгүй. За ингээд харин тий хийгээр төгссөн. За тэгээд А үсэг бол зөв байранда байгаа. Хийгээр төгссөн. Бас нөгөө А үсэг байранда байгаа. Бидний өдөр тутамд ашигладаг бас Монголын хуучны үгнүүд бас заримдаа байгаад байдаг. Тэгэхээр тарих биш болчоод байна. тий 9 үсэг байхгүй, Т үсэг байхгүй гэхээр. Дайх гэхээр чинь хагас сэдв чинь тэгэхээр болохгүй тийм. Үсгийн тооноос илүүдэж байна гэсэн үг. За өнөөдөр өгч яас хэцүү үг вэ?
Ер нь бол энэ өсгөнүүдийг олох их хэцүү юм биш үү? Одоо энэ Android Games-ийн бас статистик үзүүлэлтэн дээр нь 83% нь ер нь зөв тааж байна гэдэг мэдээлэл байсан. Тэгэхээр 83%. Хоёулаа өнөөдөртөө бол 17% нь багтцсан. Тааж чадахгүй байгаа. Хээ бол яалтчгүй сүүлийн 2 өндө байгаа гэсэн үг. Уг нь тарих гэж мэр хандааш тэ ир байхгүй. Яана манайхаа. За Б-гэр ихээр үзэхээр тарих биш. За савих гэд үзэх үү? Тэгье. Савих юм шүү баг. Савих. За баг мөн байж магадгүй юм байна да. За савих гэд үзье. Энэ баг мөн баха. За ингээд. За тэгэхээр та үзэгч та бүхэн харж байгаа 304 дахь удаагийн тааврын үг бол савих гэдэг үг байлаа. Тэгээд бид бас үгтэй холбоотойгоор хоёул тоглоогүй хүмүүст спойлдсан нэ тий. Тэгчлээ уучлаарай үзэгчтэй. Тэгэхээр манай ажлын хөтөлбөрийг хэрвээ үзсэн бол та бүхэн маань эхний орлогоороо таах боломжтой гэсэн үг. Бид хэд хөгжүүлэлтийн явцад бас нэмэлтээр нэвтрэх бүртгүүлэх гэсэн тийм одоо функцийг нэмсэн байгаа. Тэгснээр одоо илүү өрсөлдөөн бий болно. Өдөр тутам нөгөө сөөмөр гэдэг шиг энийг хэрвээ дадал хвшил болгочих юм бол та бүхэн өдөр болгон ингээд тоглосноор тэгээд лидер борд дээрээ дараа нь одоо ямар оноотой явж байгааг харах боломжтой гэх мэтлэн ийм байдлаар бид нар хөгжүүлэлтээ хийж байгаа. За бас нэгэн мэдээлэл дуулахад бид 5 дугаар сарын 31-нийг дуустал өдөр болгон бэлэг одоо random ийм бэлэгтэй ийм өдрүүдийг зарласан байгаа. Тэгэхээр та өнөөдөр энэ тоглоомуудыг тоглох юм бол за тэр дундаасаа манай одоо жишээлбэл 5 дугаар сарын өнөөдрийн одоо 6-ны өдрийн бэлгийг одоо хожих боломжтой гэсэн үг. Тэгэхээр бас та бүхэн маань идэвхтэй оролцоорой. За зөвхөн өглөөгөөс гадна бид сүлжээ gas гэсэн тоглоомод байгаа. Та бүхэн Android Games гэж ороод бас үргэлжлүүлэн тоглоомуудыг маань сонирхох боломжтой байгаа. Өнөөдрийн үг бас уг нь амархан үг гэхдээ таахад их хэцүү байлаа. Тэгэхээр тархиа 5 минут ч болтгоо амраагаад ингээд таавал бас та бүхний өдөрт бас хэрэгтэй байж магадгүй гэсэн үгнээс бид хоёр яг одоо тоглож үзүүллээ. Тийм ээ. Тэгээ үгээ тагаад бас шагнал авах боломжтой юм шүү. За тэгэхээр дотоод мэдэн дээр үргэлжлүүлээд дараагийн мэдээ рүү орцгоё. За энэ бол шинэ Airlines-ийн одоо талаарх мэдээлэл байгаа. За тодруулах юм бол Монгол Улсын иргэний нисгийн салбарт шинэ өрсөлдөгт нэмэгдэж, за номын холдын компани хөрөнгө оруулалттай Чингис Airlines Unity компани анхны нислэгийн амжилттай үйлцсэн гайхалтай мэдээг бидэнд ирүүлсэн байна. За тус компани 70 хүний суудалтай, за ATR 72 600 агаарын хөлгөөр орон нутгийн чиглэлүүдэд тээвэрлэлт хийж эхэлснээр за дотоодын аялал жуулчлал болон бизнесийн харилцаанд шинэ боломж нээж байгаа. За номын холдын компанийн хувьд гэвэл хөрөнгө оруулалттай тус компани нь за агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэхээр байгуулагдсан бөгөөд эхний ээлжинд үйл ажиллагаагаа зөвхөн орон нутгийн чиглэлүүдэд төвлөрүүлсэн байгаа. Тэгэхээр мэдээж дараагийн удаа бас гадаад нислэг гэх мэтчлэн ингээд үйл ажиллагаа өргөжөөд явах. За тэгээд энэ сараас эхлэн Далан задгад, Ховд, Мөрөн чиглэлд бол нислэг үйлдэлээр төлөвлөсөн байгаа юм байна. За дотоодын томоохон группийн хөрөнгө оруулалттай шинэ агаарын тээвэрлэгч компани бол зах зээлд орж ирсэн яалтчгүй одоо Мят, за Хүннүү Эер зэрэг компаниудын хамгаалж байсан орон нутгийн нислэгийн өмнө болон үйлчлэгийн нэгжнэрт бас эрэг одоо өөрчлөлт авчрах нь бол гарцаагүй. За ялангуяа аялал жуулчлалын оройн ачааллын үе эхэлж байгаа буюу зуны цаг эхэлж байгаа энэ үед бол Чингис Airlines Unity баруун болон өмнөд бүсийн тээврийн ачааллыг бас хуваалцаад ийх үү бэлэн болсон байна. Тэгэхээр бас их гоё мэдээлэл байлаа. За дараагийн тээвэрт бол шинэ тоглогч орж ирж байгаа юм тий агаарын тээврийн салбарт. Тэгэхээр дараагийн мэдээлэл бол за бизнес эрхлэгчдийн нэлээдгүй бас гол анхаарлаа хандуулж байсан хуулийн төслийг өнгөрсөн 7 хоногт бол улсын хурлаар дэмжээгүй байгаа. За энэ бол худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг шинжилсэн найруулга шинжилсэн хуулийн төсөл байсан. Тэгэхээр энэ талаарх мэдээллийг илүү дэлгэрэнгүй бидэнд тайлбарлахаар студид сувдаа ажиллаж байна. Тэгэхээр энэ хуулийн төсөл яг яагаад дэмжигдсэнгүй бэ? Ер нь яг энэ хуулийн төсөл бас олон улсад ер нь хэрхэн яаж хэрэгждэг юм бэ? За энэ хүү худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг бас товчхон танилцуулсан зүг баг. За энэ хүү хууль нь болохоор 1995 онд бол анх Монгол улсад бол батлагдчихсэн. За батлагдсанаасаа хойш өдийг хүртэл ерөөхдөө тухайн хуулинд бол ямар нэгэн байдлаар өөрчлөлт бол ороогүй буюу өөр бусад хуулиудтай уялдан ерөөхдөө нэр томьёоны өөрчлөлт бол хийгдэж явсан байгаа. За тэгэхээр анх батлагдахдаа орон нутаг болон за одоо аймаг нийслэлийн салбар танхимыг ер нь байгуулнаа гэж одоо хуулийн дээрээ заасан боловч уг нь яг бодит байдлаар ерөөхдөө Улаанбаатар хотын танхимаас бусдаар одоо бие даасан ерөөхдөө
шинжтэй танхим байгуулагдаагүй байгаа. За тэгэхээр ерөөдөө хувийн хвшил болон одоо нийтлэг эрх ашгийг ерөөдөө хамгаалах тал дээр эрх зүйн орчин ерөөдөө нэлийн дутмаг байснаас үүдэж одоо нөлөөлөл нь бага байгаад за энэхүү ерөөдөө хуулийн төслийг шинжлэх шаардлагатай байна гэсэн одоо шалтгаан бол үүснээс үүдэж ерөөдөө шинээр боловсруулсан төслийн заалтанд за одоо эдийн засгийн салбараар энэ танхимуудыг байгуулдаг байх үзэл санааг ерөөдөө шигтгэж өгснөөрөө энэ одоо шинжсэн төсөл бол арай онцлогтой байгаа юм. За тэгэхээр аймаг орон нутгийн ерөөдөө нутгийн танхим нь бие даасан байснаар эдийн засагт ерөөдөө хувийн хвшлийн тоо хэмжээ ихсэх за одоо төрийн оролцоо болон хувийн хвшлүүдийн хоорондын одоо тэнцвэртэй харилцааг бий болгох за мөн бизнесүүд өөрсдийн төлөөний байгууллагуудаараа болон одоо ерөөдөө бодлого тогтоож байгаа удирдах байгаа шийдвэр гаргаж байгаа их хурал болон засгийн газар за мөн одоо төрөл бүрийн шат бүрийн одоо ерөөдөө төрийн удирдлагуудтайгаа шууд харьцах боломжийг бол ерөөдөө нээж өгөх ийм одоо хуулийн төсөл бол байсан за гэвч түрүүний хэлсэнчлэн 5 сарын 2-ны өдөр ерөөдөө энэхүү төслийг бол саналыг бол төтгөлзүүлсэн байгаа. За тэгэхээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчийн зөвлөх Саран даваагийн удаад урьдчилан дэлхийн танхимууд үндсэн ерөөдөө 2 үргийг бол гүйцэтгэдэг байгаа юм. За нэгтгэн болохоор бизнес эрхлэгчтэйгээ дэмжих, за хоёрт нь тэдгээрийг хамгаалах бөгөөд өмгөөлөх. За мөн энэхүү одоо шинэ төслөөр 7 чиглэлийн бүр эрхтэй байна хэмээн одоо тусгасан байснаа манай телевизийн Тэнгэр панел хөтөлбөрт ерөөдөө төчнөрөө оролцож байхдаа бол тэрээр бол дурдсан. За тэгвэл дэлхийн жишгийг ерөөдөө харах юм бол худалдаа аж үйлдвэрийн танхимууд нь за улс орон болгонд ерөөдөө өөр бүтцтэйгээр бол үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. За гэвч ерөөдөө бизнесийн эрх ашгийг хамгаалах, төртөө холбох нийтлэг үүрэгтэйгээ ерөөдөө үйл ажиллагаа бол явуулсаар байна. Тухайлбал Америкийн нэгдсэн улсад худалдаа аж үйлдвэрийн танхимын тогтолцоо ерөөдөө 1912 онд ерөөдөө анх үүссэн гэж үздэг. За тэгэхээр өнөөдрийн байдлаар ерөөдөө Америкийн нэгдсэн улс даяар за 3000 гаруй орон нутгийн болон мужийн танхимууд бол үйл ажиллагаагаа явуулж байна. За тэгэхээр эдгээр нь бүгдээр ерөөдөө нэг төвд бол харьяалагддаг. Бус буюу одоо ерөөдөө харьцангуй бие даасан сүлжээ хэлбэртэйгээр бол үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. За харин ерөөдөө төрөөс хараат бус за одоо сайн дурын гишүүнчлэлтэй байхаар ерөөдөө онцлог байдаг. Эдийн ийм ч гэсэн ерөөдөө төрийн бодлого шийдвэрт бол нөлөөлөх буюу одоо ерөөдөө лобби үйл ажиллагаануудыг эрхэлтгэрээ дэлхийд бол онцлогтойгоор үйл ажиллагааг явуулж байна. За мөн Германд ерөөдөө гишүүнчлэл бол харин эсэргээрээ заавал байх ёстой бөгөөд за мөн одоо нутгийн танхимууд болон мэргэжлийн боловсрол бизнесийн зөвлөгөө зэрэг одоо төрийн үйл ажиллагаануудад бас оролцдогоор онцлог байгаа юм. За харин Азийн орнуудаас гэх юм бол Японы Japan Chamber of Commerce and Industry-гийн ерөөдөө орон нутгийн танхимууд болон жижиг дунд бизнесээ илүү ерөөдөө дэмжих байдлаар за бүс нутгийн эдийн засгийг төвлөрөхөд одоо төвлөрч гол хөгжүүлж ажилладаг юм байна. За харин ерөөдөө дэлхийн жишг дээр иймэрхүү байгаа боловч Монгол улсад хараахан энэ хууль маань хөгжиж ирээгүй одоо шинжилсэн хувилбарын минь бол батлаг нь бас нэг талаараа харамсалтай хэрэг байгаад байна. Хэрэг батлагдсан тохиолдолд ерөөдөө бизнес эрхлэгчид маань нэлээд том давуу тал үүснэ гэж харж болохоор байна. Тэгэхээр мэдээлэл өгсөнд баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр та бүхэнд дараагийн мэдээллийг хүргэе. Тэгэхээр Америк нэгдсэн улсын засаг захиргаа буюу ерөнхийлөгч Дональд Трамп хэмлэлийн компаниудыг хүлээн авч уулзсан байна. Тэгэхээр ер нь хүлээн авч уулзсаа юуны талаар ярилцсан бэ? За ерөнхийдөө бол Дональд Трампын засаг захиргаа хэмэл оюуны зохицуулалт хяналтын тал дээр бол шинэ бодлого баримтуулж эхэлсэн байгаа. За тодорхойлбол технологийн салбарын одоо томоохон компаниуд болох Google, Microsoft болон Elon Musk-ийн XAI-ийн компаниудын дунд эрчимтэй өрсөлдөөн за стратегийн дахин хуваарлтыг бий болгож байгаа гэж ойлгож байна. За гол зорилго нь яг юу вэ гэхээр ерөнхийлөгч Трамп хэмэл оюуны салбарт өмнөх засаг захиргааны тавьж байсан хатуу хяналт зохицуултыг зөөлрүүлэх замаар Америк нэгдсэн улсыг энэ салбарт хятадаас төрүүлж за дэлхийн тэргүүлэгч хэвээр үлдэхийг зорж байна. За тэгэхээр үзэж та бүхэн мэдж байгаачлаа энэ салбарт бол бүх найрамдагчдад ард улс бол цойлж гарч ирж байгаа. Тэгэхээр ялтчгүй одоо Америк нэгдсэн улсын зүгээс бол нөгөө анхааралтай авах за санаа зовних шаардлагатай юм болж ирж байгаа гэсэн. За энэ нь компаниудад инновац хийх эрх чөлөө олгож байгаа боловч за нөгөө талдаа хяналтгүй хөгжлийн эрсдлийг дагуулж байгааг бас шинжээчид сануулж байгаа юм байна. За технологийн компаниудын байр суурь ямар байна вэ гэхээр за Google болон Microsoft-ийн хувьд за AI аюулгүй байдлын одоо стандарт болон дэд бүтцийн асуудлаар цагаан ортондоо зөвшөлдсгийг ирмэлзэж байгаа. За тэд өөрсдийн зах зээлд эзлэх байр суурийг хамгаалахын тулд за хариуцлагатай AI гэсэн одоо уриал озон дээр зохицуултыг өөр ашигтайгаар эргүүлэхийг бас оролдож байгаа гэж байна. За Elon Musk-ийн XAI-ийн тухайд бол за Трамптай бол ойр харилцаатай байгаа түүний X одоо AI компанид давуу тал олгож магадгүй байна. За мөн Elon Musk бусад аваргуудыг хэтэрхий цензуртэй за эсвэл зүүн түвийн үзэл баримталтай одоо баримталтайгаар AI
AI-г хөгжүүлж байна гэж шүүмжүүлж байгаа. За тэгээд өөрийн Grok болон XAI-г илүү нээлттэй одоо хувилбар болгон танилцуулж байгаа гэсэн ийм байр суурьтай байна. За мэдээж үүнийг дагаад үндэсний аюулгүй байдал болон өрсөлдөөн гэсэн асуудлууд гарч ирнэ. Засаг захиргааны зүгээс хэмэл оюуныг зөвхөн эдийн засгийн хэрэгсэл гэлтгүү. За үндэсний аюулгүй байдлын чухал зэвсэг гэж үзэж байгаа. Тиймээс томоохон хэлний загваруудын одоо том хэлний загваруудыг экспортлох, за чипний нийлүүлэлтийн гинжиглэхийг хамгаалах тал дээр Microsoft, Google зэрэг компаниудтай хамтарсан тусгай ажлын хэсэг байгуулах асуудал яригдж байгаа. Тэгэхээр цаашид ер нь яах вэ гэхээр эх саруудад хэмэл оюуны хөгжлийг дэмжсэн за гүйцэтгэх тушаалууд гарч магадгүй байна. За мөн энэ нь эргээд технологийн компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх, за мэдээллийн төвүүдийн буюу дата центрүүдийн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхэд бас чиглэх төлөвтэй байна гэж олон нийтийн одоо хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байна. Тэгэхээр дараагийн мэдээлэл мөн чипний салбартай холбоотой AMD компани 1-р улирлын тайлан Улаанбаатарын цаг арга мигмар гарагт танилцуулагдлаа. Тэгэхээр AMD-гийн тайлан өсөлттэй гарахад нөлөөсөн хамгийн гол нэгж нь бол дата төвийн зах зээл нь байлаа. Тэгэхээр AMD компани борлуулалт ганцхан жилийн дотор 57% өсөж 5.8 тэрбум долларт хүрсэн байгаа. За энэхүү түүхэн өсөлт нь тус компани хувьцааг бол 15%-аар өсөх бол шалтгаан болсон байна. Тэгэхээр Nvidia компани цорын ганц хүчтэй өрсөлдөгч нарын нэг гэж яригдж байгаа AMD компани өнгөрсөн саруудад Helios гэдэг нэртэй дэлхийд одоогийн байдлаар бол өөрсдийнх нь тайлбарснаар хамгийн хүчирхэг гэж нэрлэгдэж байгаа платформ бол танилцуулсан байгаа. За энэ систем нь ойролцоогоор $2 сая борлуулагдах бөгөөд Meta болон OpenAI компаниуд аль хэдийн захиалга өгсөн гэдэг мэдээллийг бол хэлсэн байна. За үүнээс гадна AMD компани гүйцэтгэх захирал Lisa Su за дата төвийн эрэлт, за мөн чипний эрэлт манай компани орлогод бол маш эргээр хүчтэй нөлөөлж байгаа гэдгийг бол тайлангийн үеэр бол мэдгдсэн байна. За нэг хувьцаанд ногдох ашигын хувьд бол $137 бол болсон байна. За хүлээгдэж байсан хүлээлт нь бол $129 байсан. За харин орлогын хувьд бол $625 тэрбум болж байсан байна. За хүлээлт нь бол $189 тэрбум байсан. За ингэснээр бол AMD компани нэг улирлын орлого бол $10 тэрбум-оос дээш давтсан ийм үзүүлэлттэй бол боллоо. За яг одоо чипний зах зээл дээр AMD, Nvidia, Intel зэрэг компаниуд бол Америкийн гол хүчтэй тоглогч нарын нэгт нэрлэгдэж байгаа бол Тайваны TSMC, за мөн Samsung, SK Hynix, за Samsung Electronics, Солонгосын уучлаарай компаниуд бол нэрлэгдэж байгаа. Тэгэхээр яг энэ дата төвийн зарцуулалт болон нийлүүлэлтүүд эдгээр компаниудын орлого болон нэг живцээний ажлд улам эргээр нөлөөлнө гэдгийг бол хөрөнгө оруулагч таамаглаж байгаа. За өнгөрсөн 7 хоногт гарсан Meta, Microsoft, Amazon зэрэг 4 компани санхүүгийн тайлангаас харахад бол нийтдээ дата төвд зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь бол $800 орчим тэрбум байгаа гэдэг ийм мэдээлэл байгаа. Тэгэхээр AMD-гийн тайлан танилцуулагдсан байна. Тэгэхээр дараагийн мэдээллийг үргэе. Тэгэхээр дараагийн мэдээлэл Met Gala-тай холбоотой мэдээлэл байна. Тэгэхээр жил бүрийн 5 дугаар сарын эхний даваа гарагт уламжлал болгон зохион байгуулагдсан Met Gala наадам байна. Энэ жилийнхаа наадмыг энэ жилийнхаа одоо арга хэмжээг зохион байгууллаа. За Монголын цагаар бол өчигдөр бид ямар одоо лүгүүд бүрдүүлсэн, ямар алдарчнууд яаж оролцсон талаарх мэдээллүүдийг хүлээн авсан байгаа. За хамгийн онцлог төрхийг бүрдүүлсэн хүн бол Beyoncé байсан. За түүний хувьд бол 10 жилийн дараа Met Gala-д иргэн ирэхдээ зөвхөн одоо гоё даашин зөмсгөл илүү одоо урлагийн бүтээлийг бас биеэрээ амьлуулсан гэж хэлж болох үст тийм одоо дүр төрхийг бүрдүүлсэн байна. За даашинзыг бол түүний дотын найз алдарт дизайнер Olivia уралсан гэсэн ийм мэдээлэл байна. За мөн Hello-ны хатан хаангийн супермодель Heidi Klum бас энэ жилийн Met Gala-г бас маш онцгой дүр төрхөөр чимсэн. За ийм гоё одоо үзэсгэлэнтэй даашин зөмсгөөс илүү түүний хувьд ийм чулуун хөшөө шиг болж хувирсан байгаа. Тэгэхээр одоо Halloween-ы наадмуудаар дандаа ингээд сонирхолтой айгүй бүтээлч ханддаг одоо Хайдигийн хувьд бол энэ жил Met Gala-д бас дахин нэгэн шинэ дүр төрхийг харуулсан байна. За ер нь олон алдарчнууд одоо хуучны загваруудыг орчин үеийн хэлэг тогслуулсан харагдаж байлаа. За couture хувцлалтууд нь одоо гар ажиллагаа болон 3D хэвлэлийн одоо нарийн хийзээ хослуулснараа онцлог байсан. За мөн энэ оны Met Gala-гийн нэг тод илэрлэн байгаль дэлтэй материалаар хийсэн болон дахин боловсруулсан материалуудыг ашигласан ийм ногоон гих тоцтголтой гоёлууд байлаа. За одоо зөвхөн гоо үзэмж гэхээсээ илүү бас хариуцлагатай хэрэглээг бас энэ загвараар дамжуулан уриалж байгаа гэж харж байна. За миний хувьд бол одоо жил бүрийн Met Gala-г хүлээж үздэг. Тэгээд энэ жилийн онцлог үйл явдал бол яалтчгүй Blackpink хамтлаг яг одоо бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон явдал байлаа. Ер нь үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд K-pop одууд дэлхийн алдартууд одоо загварын ертөнцийн хамгийн том үйл ажиллагаа болох Met Gala-гийн салшгүй нэг хэсэг болж байгаа. Одоо энэ маань ямар нөлөөтэй гэхээр одоо Met Gala-гийн цахим орчинд хандлт оролцоог бол одоо тэднэр дамжуулан асар их нэмэгдүүлдэг учраас сүүлийн үед бол K-pop-ийн одоо алдартнуудын нөлөө нөхөө одоо нэмэгдэж байна.
Тэгэхээр үзэгчдээ манай энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. За өндөрлөхөөс өмнө та бүхэнд 20 секундын дотор маш чухал мэдээлэл хүргэе. Anthropic компани хэдхэн цагийн өмнө өөрсдийнхөө дараагийн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан байгаа. Тэд энэ удаад санхүүгийн болон бизнесийн салбарт ашиглах боломжтой 10 орчим агентийг бол танилцуулсан байна. За энэ нь санхүүгийн салбарт санхүүч долон бизнес нэгтлэн бодогчдын хийх чадвартай ажлуудыг бол гүйцэтгэх чадвартай гэдэг мэдээллийг бол өгсөн байна. За үүний дараачаар санхүүгийн салбарт бол нэлээдгүй томоохон хөдөлгөөн ажиглагдаад байна. Тэгэхээр тус компанийн хувьд яг одоогийн байдлаар 3000 гаруй бас томоохон компаниудтай хамтарч ажиллаж байгаа гэдэг ийм мэдээлэл байгаа. Тэгэхээр Anthropic компани одоогийн байдлаар нэг 900 орчим тэрбум доллараар бол үнэлэгдэж магадгүй. Энэ нь бол OpenAI компаниг бол гүйцэж магадгүй байгаа. Тэгэхээр тус компанийн хувьд бол одоогийн байдлаар хамгийн өндөр үнэлгээтэй стартап болоход бол хэдхэн алхам үлдээд байгаа гэж хэлэхэд болно. Тэгэхээр энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж өгнө үзэгчтэй бид хөрөнгийн зах зээл болон технологийн салбарт өрнөж байгаа хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.